өнөөдөр хүүхдүүдтэйгээ уулзах болсондоо баяртай байна. За коронавирус гараад карантинлэгдээд удаан хугацаа өнгөрсөн байна. Тэгээд одоо бас удаан хугацаагаар гэртээ байх хэрэгтэй болсон байна. Энэ үед ч гэсэндээ манай хүүхдүүд бүр бараг мэрэгжлийн болж байгаа хаа тий. Онлайн мөрөглийг бол шууд YouTube-ээс бас UB Mission Kids гээд пэйж хуудаснасаа байнга онлайн мөрөглөө өргөж байгаа гэдэгт итгэжээ. Тэгээд бас шинэ он гарсан байна. Тэгээд манай хүүхдүүд ч гэсэндээ гайхалтай төлөвлөгөөнүүдэд бэлдээд эхэлсэн гэдэгт итгэж байна. Тэгээ бас хүүхдүүдээ онцгойлон бас шинэ он эхэлж байгаа учраас манай хүүхдүүд илүү бас онцгой залбирлыг бас өдөр болгон хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээд манай цуглаан маань том хүмүүсийн маань цуглаан маань болохоор өглөө болгон сая өнгөрсөн 7 хоногоос эхлээд 6:30-аас үүрийн залбирал бас онцгой библи уншлага шин гэрээ номноос уншиж байгаа. Тэгээд манай хүүхдүүд ч гэсэндээ өдөр болгон гэртээ байхдаа яг нэг цагийг бурханд зориулаад яг залбираад библи уншаад ишлэлээ тэжлээд тийм гоё цагийг бас өнгөрөөгөөсэй гэж хүсэж байна. Амен. За, энэ цаг үед хамтдаа цуглаанаа эхэлцгээе. Тэгээд хамтдаа гараа урдаа бариад нүдэнэ залбирцгаая. Хараар дүүрэн эзэн минь ээ танд баярлалаа. Эзэн минь өнөөдөр шинэ өглөө, шинэ өдөр эзэн минь та биднэрт боломжийг өгсөнд баярлалаа. Эзэн минь энэ өдөр таны өмнө ирээд бид нар баяр хөөртэйгээр хүндэтгэлийг өргөхийг хүсэж байна. Эзэн минь та манай бяцхан хүүхдүүдэд юу хэлхийг хүсэж байна вэ? Юу ойлгуулахыг хүсэж байна вэ? Та өөрийн хайрыг та мэдрүүлэн ойлгуулж, эзэн минь та өөрийн заавар тушаалыг бидэнд хэлж өгөөрэй. Эзэн минь бүхий л зүйлийг танд даатган Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Хамтдаа суулаасаа босоод Бурхныг магтцгаая.
Өргөжлөлөд хамтдаа эзний өмнө баяр хөөртэйгээр бас талархалтайгаар эзэнд магтаалыг өргөцгөөе. Амен.
байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэр шигээ газар дээр бэлэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхайг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлснай адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд бүү оруулаач. Харин бузар муугаас гэтлгээж учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр өөрс таних. Амен. За одоо үгийн цаг байна. Хамтдаа Библийг дийлгээд хамтдаа үгийг уншийе. За Даниэл номын 1-р бүлгийн 8-р ишлэлийг хамтдаа уншийе. Багш нь уншиж өгье. Харин хааны эдийг тэр хүнд нь түүний уудаг дарснаас хувь хүртэн биеэ бохирлохгүй гэж Даниэл сэтгэлдээ бат шийджээ. Тиймээс тэрээр өөрийгөө бохирлохгүй байх таглаар тайвнуудын ахлагчаасгүй. Амен. За Даниэл гэхээр хүүхдүүдээ юу бодогдож байна хамгийн түрүүнд? За магадгүй Даниэл гэхээр галтаа зохиомлороо шатаж үхээгүй тэр хүн. Магадгүй заримынхнууд Даниэл гэхээр өсөглөн арслангийн нүхэнд орчоод арсланд баруулж идээгүй амьдараа гарч ирсэн хүн бодогдох байх. Даниэл маш онцгой хүн байна. Тийм хүүхдүүдээ. Тэгээд багш нь яагаад Даниэлийн тухай сонгосон бэ гэхээр шинэ ном гарч байгаа учраас Даниэлийн тухай хүүхдүүдтэй хуваалц гэж бодсон. Тэгвэл Даниэл маш галтаа зуухнаас орсноос илүүтэйгээр өсөглөн арслангийн нүхэнд орсноос илүү Даниэлийг онцлог зүйл байсан гэсэн үг. За тэгвэл Даниэл юугаараа онцлог байсан юм болоо? Даниэл яагаад онцлог байсан юм болоо? Энэ тухай хамтдаа үзье. За мэдээж хэрэг өнгөрсөн 7 хоногт зулаа багш нь бурхантай илүү ойрхон байх, төлөвлөгөө гаргах, бас өнгөрсөн оноо дүгнэх талаар өдөр үгийг дамжуулсан. Тэгээд магадгүй манай хүүхдүүд төлөвлөгөө гаргасан, бас өнгөрсөн оноо дүгнсэн тэр дүгнэлтүүдийг бас гаргасан гэдэгт итгэж байна. Тэгвэл хэвтүүлээ Даниэлээс суралцъя. За тэгвэл нэгдүгээрт нь Даниэл ямар онцлог байсан бэ гэхээр Даниэл бурханд итгэдэг хүн байсан гэсэн үг. Бурханд итгэдэг. За магадгүй бид нэр тэгэхээр Даниэлууд маш онцгой итгэдэг гэсэн. Магадгүй бид нэр заримдаа гээд бурханд итгэдэг гэж хэлсэн ч гэсэндээ хэрэв боломж тий мөнгөтэй болох боломж ч юм уу эсвэл амттай зүйлийг идэх тэр боломж гараад ирэх юм бол магадгүй бид нэр тэр цуглаанаа орхиод ч юм уу магадгүй онлайн цагийнхаа хүндэтгэлийн тэр цагийг мартаад амттай мэдээд ч юм уу эсвэл гол дэлгүүрээр хэсээд ч юм уу амралтанд явсан байх. Харин өнөөдөр үгнээс харах юм бол Даниэл бүр хааны ордонд очив. Тэгээд хааны ордонд очиод хааны иддэг зоог, хааны уудаг дарсыг Даниэл уух тэр боломж нэгцэн гэсэн үг. Гэхдээ Даниэл энэ зүйлийг би хааны иддэг энэ зоогийг би идэхгүй, хааны уудаг энэ эднээс би идэхгүй гэж хэлдэг. Үүнийг сонсон хүн гайхах болов? Гайхах баг тийм үү? Яагаад ийм гол боломжийг яагаад Даниэл гээд одоо ингээд ашиглахгүйг өнгөрөөж байгаа юм болоо гэж магадгүй гайхах баг. За тэгвэл яагаад Даниэл ийм бүх зүйлийг би идэхгүй, би ингэж өөргөө боцорлохгүй гэж хэлсэн бол яагаад бурхнаас өөр зүйлдээ бурхны одоо хүсээгүй тэр зүйлийг сонгох нь яагаад намайг буцарлаж гэж бодсон болоо. За тэгвэл шинэ сар, шинэ ном юм зүйл айгүй чухал. Тийм учраас манай хүүхдүүд ч гэсэндээ энэ нэг сарыг маш тийм мэрхэн ухаантай өнгөрүүлэх хэрэгтэй гэсэн. Та нар энэ нэг сарыг яаж өнгөрүүлж байна? Түгэр чинь эрхчлэлийн тэр бүх өдрөөч чинь бас бурхны дотор хэрхэн өнгөрөх вэ гэдгийг бас тооцогдно гэсэн. Тэгвэл Даниэлийн нэг онцлог нь юу вэ гэхээр Даниэл өргөж залбирдаг хүн байсан гэсэн. Өргөж залбирдаг. Тэр өдөрт 3 удаа залбирдаг байсан. Өглөө залбирдаг, өдөр залбирдаг, орой залбирдаг байсан. Тэгвэл манай хүүхдүүд өдөрт хэдэн удаа залбирч байна? За магадгүй 1 удаа. За магадгүй зарим бүр залбирахгүй байж ч магадгүй гэсэн үг. Тэгвэл яагаад Даниэл тийм онцгой зүйлүүд болоод ирсэн юм болоо? Яагаад Даниэл галд орсон ч гэсэн тэр шатаагүй бурхан түүнийг аварсан юм бол яагаад Даниэл бүр өссөн тэр арслангийн нүхэнд орсон ч гэсэн яагаад тэр амьд үлдсэн бол? Яагаад тэгэхээр Даниэл залбирдаг гэсэн үг. Даниэл бурхантай хамтдаа байсан гэсэн үг. Тэм учраас энэ он хүүхдүүдийн 21 он та нарын хувьд онцгой байгаасаа гэж хүсэж байна уу? Аль эсвэл өнгөрсөн шигээ игэл жирийн тэр он байгаасаа гэж хүсэж байна уу? Амен. Онцгой он байгаасаа гэж хүсэж байна тийм үү? Багш нь гэсэндээ энэ 21 он бол миний хувьд онцгой он байгаасаа гэж хүсэж байна. Тэгвэл ямар хүний хувьд ер нь өдөр бүр тэр онцгой амьдралаар амьдарч юм болов? За мэдээж бурханд итгэдэг, юу юунаас илүү
залбирдаг хүний амьдрал онцгой байдаг гэсэн үг. Тийм учраас манай хүүхдүүд ч гэсэндээ өдөр бүр яг л Даниэл шиг 3 удаа өдөр бүр залбирдаг. Өдөр бүр залбираад таны амьдрал онцгой байх болно гэж багш нь бас хэлмээр байна. За тэгээд залбирснараа юу онцгой байх юм бэ гэхээр манай хүүхдүүд түрээ залбирах юм бол таны залбирлаар дамжуулаад улс орончин амар тайван байх болно. Бас манай хүүхдүүд үнэхээр залбирах юм бол таны залбирлаар дамжуулаад сүм чуулганчин өрөөгдөх болно. Таны залбирлаар дамжуулаад гэр бүлчин өрөөгдөх болно. Таны залбирлаар чиний залбирлаар дамжуулаад чи өөрөө өрөөгдөх болно гэсэн үг. Тэгээд чиний амьдрал онцгой байх болно гэсэн үг. Гэхдээ энэ нь залбирдаг хүний хувьд залбирдаг хүүхдэд л энэ зүйл нь боломжтой болно. Хэрвээ би залбирахгүй үгийг уншихгүй байх юм бол өмнөшгөл зүгээр л ингийн үгүүд байх болно гэсэн үг. Тийм учраас 21 он бол Улаанбаатар авралын зарц чуулганы хүүхдийн цолооны хүүхдийн бүрийн хувьд онцгой ам байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхэд бол яах ёстой вэ? Бүгдээрээ хамтдаа үгийг уншаад бас яах ёстой вэ? Даниэл шиг өдөрт 3 удаа залбирах хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл энэ жил манай хүүхдүүд яг л Даниэл шиг залбирдаг тэр хүүхдүүд болоод босогдоосаа гэж бас өрөөж байна. Тэгээд хэдүүлээ цолоон дээрээ цуглаж чадахгүй байгаа ч гэсэндээ бидний бурхан бол зөвхөн ингэ цолоон барилга байшин дотор оршдог тийм бурхан биш. Бидний бурхан зүрхсэтгэл байдаг гэсэн үг. Тэгвэл миний зүрхсэтгэл даам чинь би хаач явсан бурхан хаад байгаа гэсэн үг. Тийм учраас хаач явсан би залбирч болно гэсэн үг. Хаач байсан би залбирах үед бурхан Даниэлийг сонсоод тусалсан шигэ надад ч гэсэн миний залбирлыг ч гэсэн сонсоод бас туслах болно гэсэн үг. За тэгээд хэзээ бас энэ нөхөл хорой тавигдахыг мэдэхгүй. Гэхдээ та нарын залбирал тэгээд та нарын залбирлаар дамжуулаад энэ нөхөл хорой бас тавигдаад та нарын залбирлаар дамжуулаад хэдүүлээ бас удахгүй баяр хөөртэйгээр бас цогцолрно гэдэгт итгэж байна. Тэгээд залбирсан хүүхдэд маш олон гэрчлүүд бий болох болно. Тэгээд удахгүй бас бүгдээрээ хамтдаа залбирлаараа дамжуулаад гэрчлэлээр дүүрэн бас тэр дахин уулзах тэр өдрийг бас тэсэн ядан хүлээж байна. Тэгээд та нар бол энэ оны Даниэл юм шүү гэж багш нь бас урамшууллаад өрөөхийг хүсэж байна. Тэгээд хамтдаа залбирцгаая. Баярлалаа эзэн минь, таны өмнө талархаж байна. Есүсээ үнэхээр Даниэл үнэхээр залбирснараа түүний амьдрал онцгой байсан шиг бурхан минь үнэхээр бид таны өмнө бас тэр Даниэл шиг онцгой хүүхдүүд байхыг хүсэж байна. Эзэн минь бид нар танд итгэдэг гэж хэлжээд залбирахгүй байсныг минь Иесус та уучлж өгөөч. Бид нэр Иесус танд хайртай гэж хэлжээд үгийг тань үнэхээр уншдаггүй байсныг минь та уучлж өгөөрэй. Гэтэ эзэн минь та үргэлж итгэмжтэйгээр хайрлаад эзэн минь хамгаалж байсан талархаж байна. Гэтэ одоо бид нэр өмнөшгөө байхыг хүсэхгүй байна. Харин өмнөхөөс илүүгээр таныг хайрлаад, илүүгээр үгийг тань уншаад, илүүгээр таны өмнө яг л Даниэл шиг эзэн минь өдөрт 3 удаа залбираад өөртөөхөө амьдралыг үнэхээр эзэн тантай хамт онцгойгоор бүтээсэн хүүхдүүд байхыг хүсэж байна. Эзэн та залбирлаар дамжуулаад та хайр дуус орныг минь та эзэн минь залбирлаар минь дамжуулаад эзэн минь та сүм чуулганыг минь та бидний залбирлаар дамжуулаад эзэн минь та хайртай гэр бүлийг минь та залбирлаар минь дамжуулаад эзэн минь та өнөөдөр намайг Иесус та өөрчилж өгөөрэй. Иесус танд баярлалаа. Энэ үеийн Даниэл байхын төлөө эзэн минь та намайг толгой ороноос хөлөө хүртэл минь та өөрчилж өрөөж өгөөрэй. Иесус та гадна талыг минь хардггүй харин та зүрхсэтгэлийг минь хардаг. Эзэн минь үнэхээр бид нэр таны өмнө залбирах болно гэсэн тэр амлалтыг өгч байна. Танд баярлалаа. Иесусийн нэрээр залбирж байна. Амен. За хүүхдүүдээ та нарын амьдрал энэ жил яг Даниэл шиг онцгой тэр өдрүүдийг онцгой тэр жилийг бас өнгөрүүлээд хамтдаа гэрчлэлээр дүүрэн дахиж уулзцгаая. Баяртай. За энэ цаг учраас зарлалын цаг байна. Тэгээд шинэ он гарсан 2021 он гарсан. Тэгээд манай хүүхдийн цуглаан маань бас багш нар маань өнөр өтгөн болоод шинэ багш нар нэмэгдсэн байгаа. Манай хүүхдүүд багш нарыгаа бас сайн таньж мэдэрээ, бас багш нарын төлөө үргэлж залбирдаг хүүхдүүд байгаасай гэж хүсэж байна. Амен. Тэгээд манай хүүхдийн цуглаан маань бас яг карантинлитаас өмнө манай ахлангийн хүүхдүүд маань тэгээд багшаар бас туслах багшаар бэлтгэгдэж байгаа. Одоо ч гэсэн бэлтгэгдсээр байгаа. Тэр хүүхдүүд маань ч гэсэн бурхантай илүү ойр байгаад илүү их залбираад үгийг илүү хөсөнлөөсэй гэж хүсэж байна.
Амен. Тэгээд багш нь үргэлжлүүлээд та хүүхдүүдтэй үргэлжлийн гэрчлэлийг ярихыг хүсэж байна. Тэгээд манай хүүхдүүд карантин хэлснээс хойш өргөлөө яаж хураадаг, өргөлөө яаж өргөдөг гэдгээ үнэхээр ингээд бас аюу сайн мэдэж авсан гэдэгт багш нь итгэж байна. Тэгээд магадгүй мэдэж аваагүй одоо хүртэл бас сураагүй хүмүүс байгаа бол юу гэлээ бүгдээрээ хамтдаа өөрсдийн өргөлийн хайрцгийг бэлдээд өргөлийн цаг дээрээ хүндэтгэлээ өргөхөөс өмнө яг бэлддэг байгаа. Тэгээд яг тэр өргөлөө ингээд хайрцгаа бэлдээд тэр хайрцагнда яг өөрийн бурханд өргөхийг хүсэж байгаа, бурханд өргөхөөр бэлдсэн байгаа яг тэр өргөлөө яг хийдэг. Тэгээд манай хүүхдүүд бас шинэ он гарч байгаа учраас яг бурхны өмнө бас илүү залбиралтай өргөлийг өргөөсэй гэж хүсэж байна. Яг энэ өргөлийг бариад бурхан минь энэ өргөлөөр дамжуулаад та намайг энэ жил яг тийм итгэгч болгож өгөөч. Тийм охин, тийм ээжийн аавын охин, тийм ээжийн аавын хүү болгож өгөөрэй. Бас илүү их залбирдаг бурханд итгэсэн яг тийм мундаг хүн болгож өгөөрэй гэсэн яг тэр залбиралтай өргөлийг бас бурханд өргөөсэй гэж хүсэж байна. Тэгээд бурхан үргэлж биднэрт итгэмжтэй байдаг. Тэгээд хэдий ингээд бид нар өргөлөө заримдаа өргөхгүй мартдаг, заримдаа бид нар итгэмжгүй ханддаг. Гэхдээ бурхан бол үргэлж итгэмжтэй байдаг. Бидний зүрх сэтгэл ямар байгаа гэдгийг үргэлж мэдчихэдэг. Бас итгэмжтэйгээр бид нарыг үргэлж бүр хамгийн дээд хэмжээгээр бид нарыг хангадаг юм аа. Амен. Тэгээд манай хүүхдүүд ч гэсэн бурханд итгэхээсэй гэж хүсэж байна. Одоо бидний хүсэж байгаа зүрх сэтгэлдээ хүсэж байгаа үнхээр тэр сайхан хүсэж байгаа эд материалыг зөвлөсөдч байж болно. Эсвэл сайхан тэр дүрхч байж болно. Гэтэ энэ бүхэн нь яг бурханаас ирдэг юм аа. Тиймээс итгэлтэйгээр яг бурханы өмнө хөсөмжлээд гуугаарай. Тэгээд өргөлийг итгэмжтэйгээр бурханы өмнө өргөөсэй гэж хүсэж байна. Тэгээд бурханд өргөл өргөж гинэ гэдэг чинь яг бурхан минь ээ, миний зүрх сэтгэлтэй Есүсээ би танд хайртай шүү. Яг та бол миний эзэн шүү гэсэн тэр зүрх сэтгэлийн илэрхийлэл бол өргөл юм аа. Тэгээ манай хүүхдүүд ч гэсэн итгэмжтэйгээр тууштайгаар өргөлөө өргөөсэй гэж хүсэж байна. Энэ цаг үеид хамтдаа өргөлийнхаа төлөө залбирцгаая. Бид нарыг үргэлж хангаж байдаг эзэн бурхан минь ээ, танд баярлалаа. Эзэн минь ээ, бас таны өмнө бид гимшиж байна. Заримдаа бид нар өргөлөө өргөхгүй тохиолдол, магадгүй өргөлөө заримдаа алдагдaltaгаар өргөдөг тохиолдол байдаг бол та биднийг уучлаарай. Эзэн минь ээ, биднэрт байгаа бүх зүйл таних юм аа. Таны биднэрт өгсөн зүйлийг танд талархалтайгаар буцаагаад өргөж чадсан хүүхдүүд болохыг хүсэж байна. Эзэн минь та удирдах өгөөрэй. Өргөж байгаа энэ өргөлөөр дамжуулаад хүүхдүүдийн маань гэр бүлийг эзэн минь тэр хөргөгчийг тэдний зүрх сэтгэлийг эзэн минь 30, 60, 100 дахинаар эзэн та ерөө хангаж өгөөрэй хэмээн гуйж байна. Хамт байж удирдах өгнө гэдэгт итгэн бас бүх алдрыг эзэн минь танд өргөөд Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. Хамтдаа хайрцагтаа өргөлөө өргөөрэй хүүхдүүдээ. Би газар тэнгэрийн бүтээгч агуу хүчрхэг ертөнцийн эзэн эцэг сэтгэдэг ариун сүнсээр бүрлдэж онгон Мариас үнэлсэн Фонти Филат захирагчийн үд зовж авсан цовдлогдсон нас борж оршуулгадаад 3 хоногийн дотор бүхлээс дахин амарсан. Тэгээд тэнгэрт удаж агуу хүчрхэг ертөнцийн эзэн эцгийнхээ баруун гарын хөндөд суудал залгарсан дахин ирж өгсөн амьд бүх хүнийг шүүх түүний цорын ганц хүү бидний их эзэн Есүс Христэд би итгэдэг. Тиймээ би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл суглаа, ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмт үзүүлэх уучлал, дахин амьлалт болон мөнхийн амьдрал итгэдэг. Амен.